За сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ их хэлмэгдүүлэлтийн үед ногоо малгайтнуудаас зугтаж хээрээр гэр хэзээр дэр хийж шилийн сайн эрийн амьдралаар амьдарч эхэлсэн ирчүүдийн түүхийг уншиж хүрэхээр бэлтгэлээ. Манайхан бичлэг эхлэхийн өмнө сувагтаа subscribe дараад мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзгээ битгий мартаарай гэж хүсмээр байна. Та бүхний дарсан лайк, бичсэн комент бүхэн бид бүхнийг илүү олоолаа болоход маш их дэмжлэг болж байдаг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд өөр олон зүйлс ярилгүйгээр хамтдаа бичлэгтээ орцгоё. 30-ад оны их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд хар шар феодал хэмээн адлагдж явсан хүмүүсийн зарим нь ногоо малгайтнуудаас болдож зугтаад уул хатанд бүгхэн их байж. Зөвхөн хар шар феодал гэлтгүйс их хэднүүд цэргийн дарга нар төр нийгмийн зүтгэлтнүүд хүртэл их хэлмэгдүүлэлтээс зугтаж уул хатанд бүгж ирсэн баримтууд байдаг. Ингэж дөрвсөн хүмүүсийн зарим нь амьдралын шаардлагаар яалтчгүй хол ойроос хазааргүй л гэж шилийн эрийн замаар хүссэн ч хүсээгүй ч давхиад орчихсан байдаг үлээ. Тэгээд 10-20 жил ийм замаар замнаж яваад хэлмэгдүүлэлтийн уур амьсгал арай зөөлрөөд ирсэн 50-60-ад оны үед уулнаасаа буугаад энгийн амьдралд хөл тавьсан байх жишээтэй. Ингээд ногоо малгайтнуудаас бултаж асах хада агуй хөнгөл хөндөй тал хөдөө цайдунд морин дил дээр дэрвж явсан зарим хүний тухай өгүүлээ. Түүх баримт 1. Цаазын давцангаас мултарсан соёрхын мегмар 1945 он. Хороогоор хөврөх морин цэргийн тоос манарч айган бүгчим хагсан талаар цуваа аажим урагшлна. Хянган химээх сүрдүүлийн цаад дороо заавал устгах санал дайсны үүр байгааг дарга зэрэг бүхэн мэдэх тул цөм халуунд харалсан нүүрэндээ хөлс туслуулан алхацгаана. Сомон захирагч Ахмад соёрхын мегмар аян шиж ядарсан ч хоолойн төвчөө тайлалгүй цэргийн даргын ёсоор цовоо сэргэлэн явахыг хийж байна. Сомонгийн дарга хүн бусаддаа үлгэрлэх учиртай. Сомон өдшийн сэрүү унаж бүрий хүүшилэхэд асах сэрэмгийн номорт амархаар бууцгаажээ. Аяны хоолой идвүүг уяа цэргүүд бүхлээрээ эн тэндгүй хадаг асхан дэрлэхэн дэрлэж ивэлээ дүшгэн дүшиж нойр ядаргаа хоёртоо дийлдэж унссан байна. Төдөлгүй Ахмад мегмарыг гүн ойрон дунд харуулын буу гинэт дасхийн онгод шунгандх нь бүр төөрхөн сонсогджээ. Тэрбээр Японы хахирган дуутай бөмбөгдөж 2 онгоц агаар тэргэлдэж байгааг хармагцаа. Суман тараад гэж чадлаараа хашгирч автоматаар агаар руу галлаж гарчээ. Энэ тэндгүй бөмбөг дэлбэрч утаа хариус манан татхад Ахмад мегмар 40 сайхан цэрэг ирээ Японы бөмбөгдөлтөнд алдсан байна. Дайн бол дайн, дайсан бол дайсан хойно ийм гинтийн гамшигыг дэвчин туулахаас өөр аргагүй. Тэгсэн ч Ахмад мегмарын дайчин эрсэг хянганы сөрлөг нурууг давж Өвөр Монголын Жэхи хотыг Японы төрөмгийлэгчдээс чөлөөлж баатарлаг гавья байгуулж чаджээ. Дарга цэргүүдийн өнгөж авахыг гялалзаж, ингэрт нь байлдааны гавьяаны одон медалууд гялалзсан. Тэгтэл Ахмад мегмарыг дотоод явдлын яамны ногоо малгайтнууд гинэд баривчлахын дээр. Ингээд л тэрбээр учир битүүлэх хис яланд унжээ. Төдөлгүй дотоод явдлын яамны төв шорон гэгдэх тамийн оромжны харанхуй хонголд мегмарыг дарчлан тамлаж хийсрэг тулгаж ихэлсэн бөгөөд доо яамны туршуул мэдээлэгч тавдан тодорхойлолт гих худал гэрчилсэн зүйлийг байцаагч гаргаж ирээд нөхөр Ахмад мегмар та цэргүүдийг зориуд амрааж Японы онгоцны бай болгосон. Энэ хэрэгт 40 цэрэг амнасаа алдсан хэмээн чанга дугаар уншаад хэрэгээ хүлээх хэмээн сурган бүсний арлаар ороолгож гарсан байна. Ер нь ганцхан Ахмад мегмарч биш. Ардын армийн олон сайхан офицер хувьсгалын эсрэг Японы хамсаатан гэдгээр хил сэрэг тулгагдан яр шархандаа баригдлаа тамлуулсан байдаг. 1946 оны Октябрийн баяр гэх сөрдүүлэнд баярын урд шөнө Ахмад мегмарыг олон сайхан баатарлаг залуусын зовлон дуусчээ. Тэднийг өөр шинээр машинд ачаад сонгон хайрхан уулыг зүглэж явсаар нэгэн гүнзгий жалганы амсар дээр авчирсан байна. Энэхүү жалганы 30-аад метр урт 3 метр гүнзгий ажээ. Төдөлгүй бөгөд наримдах Монгол ард улсын нэрийн өмнөөс их орноос урвсан Японы харгисуудын гар хөл гих зэрэг үл ойлгогдох цаазын тушаалыг хэн нэгэн бүрэнхий цүүдгнийх гарч идэнгийн гэрэлд уншиж эхний буундууд ачигнаад явчихж. Тэгээд 2, 3, 4 дахь буундууд ачигнах үед мегмар өрсөд жалга руу сөхрөх хайдаа гулсан унаж өгсөн мэд хэвтээд өгчээ.
Дээрээс нь буудуулсан зогцнууд унаж байсан ч дэвсвэртэй наргагүй хідэн хором хөвтөд ногоо малгайтнуудыг машина алсаагаад хөдөлсөний дараа мегмар өгтлүүдээр дүүрсэн гүнзгий жалганаас арай ядан мүлгэн гарчээ. Ахмад мегмар цаазын давцангаас ийхүү амьд мэд мултраад төрсөн нутаг Баян Хонгор аймгийн буу цагаан сумынхаа баг богд ууланд очиж 10 гаруй жил хээрэр гэр хизээрээ дэр хийсэн гэдэг. Тэрбээр нэгэн цагт авхайлчтай сэргэлэн цэргийн дарга явсны хувьд басхүү хянганы сөрөглөг нурууг давж өвөр Монголын Жэхи хотыг Японы төрөмгийлэгчдээс чөлөөлж явсны хувьд ядах хэмгүй урагшаа хил давж өвөрлөгч нутгаас адуу хөөгөд орж ирдэг байж. Ингэж яваад 1957 онд цагдаа нарын хараанд өртөж улмаар доо явны мэдээлэгч нарын хов живээр ногоо малгайтнуудад дахин баривчлагдсан байх бөгөөд харин Аз улж энэ үед улс төрийн уур амьсгал эрхвч зөөлрсөн байснаар өмнө нь хэлсээр шийдгүүлж явсан соёрхын мегмар шүүхийн цагаа таглаар суллагдсан байна. Мөн 1945 онд тэрнтэй хамт сонгон хайрхан уулын өвөрт хүргэгдэж очиод хэлсээр цаазлуулсан Дамби шарав, Дагдан, Даржа, Самдан гих арваад нөхөдж тэрнтэй цуг цагаад гацсан гэдэг. 1945 оны чөлөөлөх дайны баатар Ахмад дайчин соёрхын мегмар хан үл дүүргийн 6 дугаар хороонд амьдарч байгаад 1984 онд таалал төгссөн гэдэг. Түүх баримт 2. Хүүхэн худагтын шав ойлн санж. Дээхэн үед Хинтээ аймгийн Наран бригадын нутагт хүүхэн худагтын хүрээ гэж байсан бөгөөд идүүгээ ердөө дуган сумын суур давчаал үлдэж. Хүүхэн худагтын хүрээ нь 15 дугаар жарны харагчин дахь ажил буюу 1873 онд Балжир Самбуу гэдэг хүнийг хүүхэн худагт хэмээн өргөмжилж ширээт ламаар суулгаснаар анх үлссэн түүхтэй аж. Энэ цагаас хойш хүүхэн худагтын дөрүүдэд цэвэн лувсан данзан, лувсан жамбал давг, лувсан жигмэд, Жамьян Дамби улс нарын 6 худагтыг тодруулан залж байсны хамгийн сүүлчийн хүүхэн худагт Жамьян Дамби улс нь 19-р зууны үед Хинтээ аймгийн малчин Зэмднямынд төржээ. Хүүхэн худагт гэж нэрлсэн өөр нэг онцлог нь гэвэл худагтын төр тодорсон 6 хүн зургуулаа босоо буржгар үүсдэг байж. Жохом энэ шинжээр нь л тодруулдаг байж л дээ. Монгол улсын тамхтай худагтын нэг хүүхэн худагт Жамьян Дамби болсон нь хүрээний хамгийн тэргүүн том лам төдийгүй хав ордоо ихэд нэр хүндтэй нэгэн байж. Мөн тэрбээр хол ойроос хазар гүйлгэх төрөлхийн дур сонирхолтой. Энэ ч утгаараа нэг үе шилийн сан ир явсан болохыг зарим хүмүүс нотлон ярьдаг. Тэрнийг дуурайгаад ойлн санжаа хэмээх шавна бас шилийн сан ирийн замаар хэсэг манаргаад авсан байх гэж. 1930-ад оны үед худагт лам Жамьян Дамби болсон Хинтээ аймгийн дотоод яамны ногоо малгайтнуудад баригдаад шоронд орсон байна. Энэ үед тэрний шав ойлн санжаагийн сэтгэл санаа ихэд хямарч багш маань биеийн тун жилэрхэж байхдаа баригдаж явсан юмсан. Шоронд яаж илэрших вүлээ дээ. Борхон шидэрэл нартын өдөр хоногийг өнгөрөөж ойж таарна. Тэгэхээр би шавн юм бол бас шилийн сангэр ухаантай юм бол багшигаан авар хал ёстой. Намайг харах юм хамгаалах сахиус байж л таарна. Багшигаа нутагт нь авчирч төрөл арилжуулах нь шавьясны учир тавилан. Аз заяа минь дэнсвэлгөө. Гэвч багшигаа оргуулад иржээ гэхэд надад ялнуурлна. Үнсэн таягдсан шалц шиг л болно үз. Гэсэн ч багшигаа заавал олж авчирна. Багш минь надад буйнаа хайрлах байлгүй гэж эрг зүүлэн бодож байсаар өвөлчин чөдөрлөж хөлн улдсан гэдсэн цүлдээсэн шанхан дэлдээ бормороо эмээллээд мөрөнгийн голыг уруудаж Хинтийн төвийг зөрөн шогшжээ. Тухайн үед ховилгаан хүн битгий хэл ховрог лам нар энгийн ардууд хүртэл баригдсан л бол эргэж ирдэггүй байж. Ойлн санжаа багшигаан оргуулж авчирхаар явах замдаа би гэдэг амтан худагт лам дээр очиод яаж уулзаж чадах вэ дээ. Тэгээд бас хоёр хүнийг шоронгийн мухраас гаргаж авна гэдэг нөгөө л жанцсан тангатын улаан морыг авна гэдэг үлгэртэй зөвлөх хэцүү зүйл. Гэхдээ хэрэг явдлыг хэцүү байх тусам хүн тэрний хийчихдэг л юм. Усны бөөлөөр оржгсан хүний хойноос эрэг дээрх олон хүн яах учраа олохгүй барьцаалдаж байхад нэг сайн ир эрэг дээрээс шувт усрын усан зүлхийдэл ороод төдгөн тэр хүнийг өөрөд гараад ирэхийг би харсан. Тэгэхэд хөлгүй уснаас хүн аварна гэдэг сэтгэлд багтамгүй санагдаж байсан. Хинээж санаанд оромгүй зүйлийг хийж үдээдгийг нууцсан хүний ухаан овсгоо хоёртол байдаг байх гих зэргээр бодож явжээ. Багшигаа гэсэн энэрэнгүй сэтгэл гарган хойно нэрх муу хатуу далаалтын өмнө аим шиг гүгэр бие барьж өгөх гэж буй мэдршгүй ир ойлн санжаана шилийн ирээс гадна
угаасаа заргаж хэцүү нэгэн байж. Зах залгаа жаргалтхан сумынхан нь тэрний нутгийнхныг оорцог бүрдээ далай гэдэг, ойлон санжаага хуйлж гэдэг хэмээн шүлэглэж байсан гэдэг. Төдөлгүй ойлон санжаагийн зорьсон хэрэг бүтсэн бөгөөд тэрбээр дасаранхуй шөнөөр багшигаа гяндангаас оргуулан авч гараад мориндоо дүүрэн өдөр нь бөөж шундан сажлуусаар худагдын хүрэн дээр авчирчээ. Годогт ламыг авч явсан тэр шөнө чандгын тал руу ороод ирээд засхилмалж нутаг ус нь хүртэл жамьяан дамби болсон ламыга өрөвдөн хайрлахтаа өйлөн хайлан өгдөх нь энэ үдэг имээр шавдан санагдаж нулимс алдаруулж явжээ. Ойлон санжааг багшаага аваад ирэхэд нь харамсалтай нь худагдын хүрэн дээр хинж байсангүй. Харин хүүхэн худагт энэ цаг үеийг сайн мэдэрч байсан болохоор хүрээ хийддээ ирсэндээ сэтгэл нь амарсан бололтой тайван нойрсоод маргааш нь таалал төгссөн гэдэг. Амьсгаа хураахынхаа өмнөхөн шавьда баярлснаа илэрхийлж хүзүүн дэх эрдэнийн эрхээ авч өгөөд дүнчүүр маань уншаарай гэж загсан байна. Шав ойлон санжаа нь удсан жүггүй баригдаж ёстой л хувь заяа нь хутганы ирэн дээр болж байцаагдахтаа би аага багтааж явсан амьд хүнийг авчираагүй. Амьтын голтой төдий байхад нь багшигаа авчирч нутаглуулсан нь миний сүсэг бишрлийн онгод үз. Багшигаа би ганцаархнаа наран чандганы ингэрт оршуулсан. Одоо надад санаа зовох юм байхгүй. Та нар надад ямар ялтуулах нь өөрсдөө л мэдгэсэн гэдэг. Тэрний мөрөөрөө дотоод явны хинтэд их хилцээс хүмүүс очиж хөөхөн худагтыг оршуулсан гих газрыг малтаж үзээд ойлон санжаага ярьсан зүйл үнэн болохыг мэдэж авчээ. Дэмэс тэд санжаага үнэн үгтэл ам байна гэдэг буудан алах ялаас хэтрүүлж тухайн үеийн улаан арав гэдэг ялаар шийтгэж байсан гэдэг. Ойлон санжааг нутгийнхэн зарим хүн шоронгоос оргоод бат ширэтний битүү модтой ууланд бөгөж Оросын нутгаас том сөгмөр оруулж ирдэг болсон гэж ярьдаг бол зарим нь 10 жилийнхээ яллыг бүрэн эдлээд 1950-ад оны үед суллагдаад хойноос том цаг адуу оруулж ирдэг болсон гэж ярьдаг юм байна. Хинтийн нутгийн харьяат Жамбагийн Ганбатын ярьснаар бол ойлон санжаана шоронгоос оргомөгцөө. За надад амьдрах 2 зам байна. Нэг нь ламын амьдрал, нөгөө нь шилийн эрийн амьдрал. Даанч өнөө цагт ламын амьдралаар явж болохгүй болж. Тэгээд ч би орогдол хүн. Ийм хүн шилийн эрийн замаар явахгүй бол өөр хэн явах вэ? Тэгээд л шилийн эрийн замыг сонгож авсан гэдэг. Түүх баримт 3. Тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан домогт балдан. 30-40-од оны үед Монголын төр шилийн сан эрчүүдийг тагнуулын хэрэгт ашигласан явдал нийлэн байдаг. Бяр чадалтай морин дэрэмгий домогт тагнуулж балдан хэлийн заадах манжуураас халуун худаг хүртэлх газрын ширхэг чулууг нь хүртэл анддаггүй байж. Нэгэн цагт шилийн сан явсан дэрбээр үүнийхээ хүчаагаар олон 10 онцгой даалгавар биелүүлжээ. Нэг удаа хэлийн заадах хот амгалангийн цэргийн том баазыг бензин ягуулахыг шатаах үүргийг дайч нөхрийнхөө хамт гүйцэтгэжээ. Тэдний хийх ажил гэвэл шүн дундын үед харуул хамгаалтыг аюулгүй давж гараад том цавтай бензинд нэг ширхэг шүдэнд сураад хаяхад л болох байв. Гэвчийн нь туйлын аюултай. Өөрсдөө хамт өгөх нь гарцаагүй. Иймэрхүү үйлдэлийг амиа золиослон бөмбөг дэсэлтэйг лалын дайчдал хийж гүйцэтгэдэг байлээ. Мөн 30-од онд харакири хийж амиа золиослдог байсан Япон дайчид иймэрхүү үйлдэлийг төвөггүй гүйцэтгэдэг байж. Харин Монгол дайчид бол өөр хэрэг. Гэхдээ тэдний дайны далбарт аян биеэ үл хайрлан цусаа урсган тэнцэлдэж явсныг түүх мартахгүй. Домог тэр балдан дээрээс өгөгдсөн энэхүү хэцүү үүргийг биелүүлэхээр харанхуйд би тиймээс балдан тэрхүү даавууг бензинд сайтар дүрээд нэг үзүрийг нь агуулгын самны ам руу шургуулад цаашаа цуулаад л яваад байж. Овоочхолдож төдөлгүй даавууныхаа барьж үйсэн үзүр шүдэнд зураад орхиход галан цэл бөөн сум шиг зурааж төдөлгүй самны амсарт очиж бөөн дэлбэрэлт болсон байна. Энэхүү чимээнээр дайсны зэргүүд уучраа олохгүй сандарч эхэлсэн бөгөөд энэ хооронд манер аль хэдийн мориндоо мордож амжжээ. Иймэрхүү үйлдэлийг даргангийн сүүлчин сайн эргэгдэж явсан богино жалхай гэдэг хүн гүйцэтгэж явсан байдаг. Нэг удаа тагнуулч балдан хандгаа тэмээх газарт байсан дайсны зэргийн томоохон баазыг илрүүлэх даалгавар авчээ. Гэвч тийш очих арга байсангүй. Дайсны зэргүүд газар сайгүй харуул хамгаалалт гаргасан байж. Балдан яах учраа мэдэхгүй тэнэгэлзэж явтал замд нэг бараг авгаа тугалтай үний туугаад явж байж гэн. Тиймээс балдан энэ авгааг дагаад явжээ.
Гүүрэн дээр ойртож ирмэгцэн Японы цэргүүд хүмүүсийн баримт бичгийг шалгаж оруулж байгаа харагдаж. Энэ үед үний тууж явсан авгай өөрөөсөө нэг бичиг гаргаж үзүүлээд Балдан руу заасан байна. Балдан ч хариу нэг дохиод авгайг дагаад дотогш яваад орчихч. Тэгээд дайсны цэргүүд бүх ил нууцыг мэдээд авчиж байгаа хэрэг. Тэрбээр гарамгаа сайн буудаг тагнуулчаас гадна гартаа бугуулад гадал дуртай морой унаж явдаг шилийн эр байж. Энэхүү домог дээр 76 настай дорн зөвгийн хилийн 10 дугаар застав дөрөгдөж очсон байна. Гэвч тэрнтэй хамт шөнийн замд хамт явсан хүмүүс таныг мундаг бууддаг гэж сонссон. Аливдаа шөнө гэлтгүй зэр буудаад хаа гэжээ. Тэгтэл Балдан машины гэрэлд хараачилж байгаад 2 сумаар нэг зэрийг яг нарийн хүзүүгээр нь буудсан гэдэг. Шөнө хүртэл байга алддаггүй ийм л мэрэгэн буудагч байж. Тэрний тухай үлсгийн эрхэнд Япончуудын гуанзанд орж баригдах шахсан. Хойноос мөрдөгдөж явахдаа ганц бие хүүхний өвөрт орж ам гарсан гэдэг домог шиг олон яриа нутгийн ард түмний дунд дарахжээ. Хэлийн цаана авгай хүүхэд ажуулж үзэж байсан юм. Хожим тэрбээр даалгавраа биелүүлээд нутаг уцах үед намайг дагаж үйлсэн бяцхан хүүхдийг хараад их хөрөвдөж үлээ. Хүний нутгийн ч гэлээ өөрийн үр болохоор аргагүй л сэтгэл сэмэрсэндээ гэж хуучилдаг байж. Тухайн үед тэрнийг халахын гол хаваар эсэргүү хэрэгтэн илрүүлэхээр дон шуужилж явсан доо ямны ногоо малгайтнууд бас баривчлах гэж оролджээ. Ер нь тухайн үед урагшаа явж тагнуул хийдэг байсан хүмүүс бүгд л их орноос уруулсан гэдэг хэлсэргээр баривчлагдаж байдаг. Зарим нь үнэхээр их орноос урууж Японы талд ажиллаж байгаад баригдсан байдаг. Гэвч ногоо малгайтнууд үүгээр шалтгаглан бүх ил тагнуулждыг мөрдөн мөшгөж нийтээрийн шахуу хэлмэгдүүлсэн харамсалтай. Балдан гिचуус ногоо малгайтнууд энэ маягаар баривжлахаар улаарсан бөгөөд харин домог тэр Балдан тэднийг их ойшоосон шинжгүй. Та нар чинь шилийн ирчүүдийг бас баривжилдаг болоо юу? Бидний их орноос урвах Япончуудын талд орно гэж юу байх вэ? Харин ч тэдний мал хуу буу зэвсгийг нь гулгайлаад Монгол зэргүүтээ авчираад өгч байна. Ийм даалгаврыг би маарчлаад авсан хүн шүү гэж томроод одоогийнхоор бол тэдний үүдээс бараг л салавч өгч байсан байгаа. Их орондоо зохих ёсны гавьяа байгуулж дарга зэргүүдийнхээ дунд нэрд гарсан хилэг гиснээ хэнд ч дөрөгтэй хийлждэг Балтан мэдийн баатарлаг ирсийг нагаан буугаар хүн алихгаас өөрөг мэдэхгүй ногоо малгайтнууд зөнд нь өргөдөг байсан бөгөөд тэд сайн даач биш хожим хил аманд орно гэж айдаг байсан болол та. Баримт төөх 4 амжиж орхоод адуу хөөх болсон амра бэлгийн чулуунсэд Өвөрхангай аймгийн 900 сумын харьяат Шадвын Дамдан сүрэн гэдэг хүн доорох түүхийг үүрнэсэн юм. Сэцэнхан аймгийн Йост Бэсийн хушууны бичиж байсан амар бэлгийн чулуунсэд 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөх шахаж. Тэрбээр 1916 онд хушууныхаа захирагч Эрдэнэ Самбуугийн хамт худалдаа 8-ны ажлаар Бээжжин хот орж нэлээд ажил амжуулжээ. Гэтэл богдын засгийн газраас Эрдэнэ Самбууд нэгэн бичиг ирсэн байна. Уг бичгийн агуулга нь хошуу ноён Эрдэнэ Самбуу богд хааны өмнөөс хятадтай дур мэдэн холбоо тогтоож худалдаа 8 эрхлэх болсноо таалалд нийцэхгүй байна. Бээжингийн том хөрөнгөтөнгүүдээс холбоо сүлбэгээ даруйхан дасалж нийслэл хүрээнд ирнэ үү гэсэн бичиг байж. Эрдэнэ Самбуу богд хааны ирүүлсэн бичгийг үзээд тэр даруйдаа нийслэл хүрээнд иржээ. Тэгтэл богд хаан тэрнийг хушууны захирагчаас халж хэрэгэм зэрэг хөрөнгө зөөрийг нь хураагаад жирийн малчин болгосон байна. Уг нь Эрдэнэ Самбуу хятадтай тийм айхтар нууц хөвөлтөнд зохиосонгүй. Ердөө л малын арьс шир ноос ноолоор Бээжин рүү гаргах талаар ярьж тохиролцжээ. Тухайн үед богд хаан аймаг хошуудаас татвар авч улсын ажил албыг залгуулдаг байсан тул Эрдэнэ Самбуу хятадтай нууцаар 8 хийж их орлого олох гэж байна гэж хардаж сэрдсэн ухаантай юмсанч. Энэ хэрэг Ингэсгийг дуусгаруулсан бөгөөд төдөлгүй 1921 он гарч ардын хувьсгалд игдэхэд Эрдэнэ Самбуу ардын засгийн газар дахиад байгцаагджээ. Учир нь тэр үед хятадын гамин цэрэг манайхныг төв байсан болохоор хятадтай дотн харилцаатай байсан хүмүүсийг нэг бүрчний шалгасан юм байх. Яг л өнөө цагийн эс зэргийн хэрэгтэй 9 булсны хүмүүсийг шалгаж байцаасантай адилхан юм болж. Гэхдээ Эрдэнэ Самбууг шалгаж байцаасны дараа нэг их юм сүртэй бүзүүл болсонгүй. Ардын засагт үнэнч байх ам мужгийг нь аваад л явуулж гаж. Харин Эрдэнэ Самбуугийн гих хэрэг 1937 оны хэлмэгдүүлэлтээр дахин сэтэрчээ. Яг л сонгуульд өгөхөд ирэхээр эс зоригийн хэргийг сөхөж тавьдаг улс төржилчиг. Учир нь Эрдэнэ Самбуу хошуу ноён байсан болохоор нутаг орондоо нэлээд нэр хүндтэй.
Хөрөнгө зөөрөө хураалгасны дараа ч мал сүрэг нэг хүссэн. Ёстой л нударган баян байсан юм санч. Ногоо малгайтнууд тэрний мал сүргийг хураахын тулд айл 1916 оны юмыг зөвгөж тавьсан байгаа. Тухайн үед Ёствесийн хушуунд байсан тангад гэгч итгээд ногоо малгайтнуудаас мэдээлэл өгч өс хонцонтой хүмүүсээ тэдний гартаатгуулдаг байж л дээ. Тангад тэдэнд өгсөн мэдүүлэгтээ Эрдэнэ самбуу волвоос нударган бьод бол мөнөөс мөн. Тэр 1916 онд хятадтай худалдаа хийх нэрээр тэнд байсан Японы тагнуулуудтай нууц хувилдаан зохиосныг би сайн мэднэ. Тэр үед би тэрний бараа болгочоор явж байсан. Эрдэнэ самбуугийн бичиж байсан амар бэлгийн чулуун сэд бас Японы тагнуулуудтай холбоотой байлаа. Ер нь энэ Японы тагнуулын асуудал чинь аль 1916 оноос үүдэлтэй юм шүү дээ гэх зэргээр бурж гарч. Ингээд ногоо малгайтнууд тэр даруйдаа Эрдэнэ самбууг баривчлаж хот руу авчираад Бацаагааны шоронд хоригчгаж. Энэ үед чулуун сэдийг хамт баривчлах байсан боловч ардын хувьсгалаас хойш олон жил өнгөрсөн болохоор тэрний хаана байгаа сураг нь гарсангүй. Тэгтэл нэг өдөр ногоо малгайтнууд аймагуудын ард иргэдийн нэрсийн жагсаалтыг үзэж байгаад амар бэлгийн чулуун сэд химээх бусдаас содон овог нэрийг нь олоод харчихж. Ууг нь Доржийн бат, Гончгийн дамдин гэх мэт түгээмэл нэртэй байсан бол манер анзаарагдахгүй өнгөрөх байж л дээ. Тэгтэл амар бэлгийн чулуун сэд химээх хин хүнд баймгүй содон овог нэртэй байсан болохоор захын ногоо малгайтны хараанд өртсөн байгаа. Чулуун сэд тухайн үед Өвөр Хангай аймгийн 900 суманд амьдарч байсан байна. Төдөлгүй доо яам хаваар хувьсгалын эсрэггүй Эрдэнэ самбуугийн бичээж байсан чулуун сэд Өвөр Хангай аймагт байгаа тогтлоо. Тэрнийг даруйхан баривчлах хэрэгтэй гэсэн яриа гарчээ. Энэ яриа чулуун сэдийн хамаатан болох цэргийн дарга Нямдаш гэгчийн сонорт хүрснээр тэр Өвөр Хангай аймгийн 900 суманд ногоо малгайтнуудаас төрүүлж ирээд чулуун сэдэд хаал дамжуулсан байна. Энэ тухай сонссон чулуун сэд за тэгвэл чи би хис хэрэгт орж бааларлаа шүү. Ерөөсөө доо яамныхныг ирэхээс өмнө аль нэг тийшээ дөрвж зуухтаа яа гэдэг үлзий цумын нутагт байх сангийн далай тийш хосмор хөлөглөөд арилж өгчээ. Ингээд тэр хэрээр гэр хийж, хизээр дэр хийж Өвөр Хангай дунд говь Баян Хонгор аймгийн нутгаараа 7 жилийн турш хазааргүйлгсэн гэдэг. Тэгж байтал 1950 он гарч гэмгүй ард иргэдийг эсхийн зэрлүүлдэг байсан мөнөх ногоо малгайтнууд нь өөрсдөө баригдаж хоригдоод амар бэлгийн чулуун сэд мэдийн орогдол босоолыг огт хайхархаа байсан байна. Гэсэн ч тэр хэрээр гэр хизээр дэр хийсээр л байсан бөгөөд харин 60-аад оны үед нутгийн 2-3 хүн тэрний их сургалсаар байгаад зориуд очиж уулзахдаа хөөе чи өнөө маргажгүй хөгшрөөд өглөө. Нас чинь 60 өглөө. Нөгөө чой болсон чинь аль хэдий явцсан. Ногоо малгайтай зэргүүд нь ч бас дашин шиг болсон. Чам руу одоо халдах тайсан байхгүй болсон. Цаан чин Сэдэнмал гэдэг том дарга гарч ирээд чой болсонгийнхаа богцыг ухаж маш олон хүнийг хилмигдүүлсэн болохыг уудлан илчлээд байна. Одоо чи хазааргүйлэх болоод энгийн амьдралд эргэж орог эснээр чулуун сэд хэрийн амьдралаа дур тайдваргүй хорхиод 900 сумандаа очиж амьдэрсэн гэдэг. Тэрээр нутагтаа мал маллан нэгдэл нийгэмдээ өрөвдөлтөй ажиллаж байгаад 1966 онд таалалд өгсөж. Энэ мэтээр ногоо малгайтнуудаас бултаж зүхтэж явсаар шилийн гэрийн замаар хэсэг манаргаад авсан хүн олон байдаг гэж. 30-аад оны үед өмнө зүгийн аймагуудад нэлээд нэрд гарсан Эймэгт лам гэж мөн л ногоо малгайтнуудаас бултаж суугтаад шилийн ир болж явсан гэдэг. Сүүлдээ тэр бүр цагаандаа гарч эсэргүүнүүдийн талд орж цэрэг командолж яваад улааны цэргүүдэд бод зохигдсон гэдэг. Эсэргүүнээр зөвхөн Монголын хувьсгалыг устгах зогсохгүй. Улмаар таг нь товоо улсын хувьсгалыг устгах зорилго тавьж байсан нь яллагдагч Боргийн самдан төгөж бүрээд Шагдар ламын мэдүүлгээр илэрчээ. Эсэргүү нарын бутарсан хэсгээс үлдсэн хүч нь дэсийн чиглэлд бишрэлтийн хөвлгөн хэмээх Эймэгт лам ба бусад эсэргүү нарыг руудэрдүүлсэн 5,000 гаруй хүнтэй болж Монгол туваагийн хэл дордгой агар зайгал зэрэг газруудаар хүчээ бөөгнөрүүлж хатгал мөрөнгийн баруун хойд талаас довтлохоор бэлтгэж байсан аж. Гэвч улааны отрядууд эдгэр дайсныг мөрдөх хөж дэсийн хүрээний баруун талд Шагдрын өдөрцөн эсэргүү нарыг бод зохиж Таган туваагийн хилийн ойролцоо Эймэгт ламын өдөрцөн эсэргүү бүлгийг туваагийн цэргийн ангитай нээж бод зогсон гэдэг. Эймэгт лам 60-аад хүний хамт зогтож явсан бөгөөд дорилог даргатай салаа мөрдөн хөөж тэрнийг 25 хүнтэй хамт алж 26 хүнийг амьдаар нь барьж агтмар 400 гаруй
бууз эсхийг хамт хурааж байсан түүхтэй юм санаж. Бидний та бүхэндээ бэлтгэсэн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Хэрэв бичлэг маань таалагдсан бол YouTube сувгаа subscribe хийж, мөн бичлэг дээрээ лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсмээр байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.